Унтны усыг гол бохирдуулагч нь гэр хороолол малын хашаа, жорлон, муу усны нүх, хогийн цаг шатхан түгээх станц зэргүүд багтаж байгаа. Хэдийгээр 190 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг чугам холоогоор нийт айл өрхийн 90 гаруй хувийг хот хангадаг учраас бохирдол харьцангуй багтаа гэсэн үнэлгээ байгаа. Тэгэхээр ер нь бол бохирдуулагчийн хөөсөр энэ эрүүл хамгаалтын бусд байрлана гэдэг маань одоо хүний усыг, хотын усыг олоод бохирдуулах ийм боломж нөхцөл бүрдсэн байна гэж ойлгох ийм боломжтой. Гэвч энэ үзүүлэлтийг хараад тайвширч болохгүй. Манай хотын хөрсний бохирдол газар нутгийн 90% зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 4 дахин их байгаа нь цаашид гүний усанд нөлөөлөх эрсдлийг бий болгоод байгаамаа. Харин хөдөө орон нутгийн хувьд бохирдлоос гадна химийн агуулмж илэрсэн тааг мэдээ байна. Дорногой аймгийн Улаанбаатар суманд 40-од малчтын худаг байх жишээтэй тий. Тэгээ энэ бүхэнд хүрч шинжилгээ судалгаа авч ажиллана гэдэг бол бас 1 жилийн хугацаанд хийх хүндрэлтэй асуудал байгаа. За энэ жил бол бид нар яг хөө төлөөлүүлээд Улаанбаатар сумыг авсан. За энд бол 39 худгийн усыг бол шинжилсэн бас нэлээд хідэн худгийн ус бол нэг 12 худгийн ус бол стандартын шаардлага хангахгүй гарч байна. Ийм асуудлууд байгаа. Шалгалтаар 785 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийг арилгах албан даалгаврагч хариуцлагагүй ажилласан хүмүүс шийтгээр ногдуулжээ. Сумдын унтны усны чанар аюулгүй байдал хийсэн шинжилгээгээр 12 сумын ус хатуулагтай, 30 сумын ус магниттай, 50 сумын ус төмөр, 2 суманд холоорын агуулмж байх ёстой хэмжээнээс хэтэрсэн байна. Мөн 227 худгийн ус нэн ихтэй байсныг тогтоогдчихэ. Тэгэхээр цаашдаа унтны усны чанар стандартыг хангахад төр ажиллах ёстой болж байна. Мэдээлэл Батөргөл, Сод Илэгнаар бэлтгэлээ.